Skytel компани Entrepreneur 2025 ёслол хүндэтгэлийн арга хэмжээнээс мэдээлэл технологийн Entrepreneur байгууллагаар шалгарлаа. Skytel Group нь Монгол улсад технологийн дэвшлиг нэвтрүүлэх, дижитал шилжилтийг тэргүүлэх зорилгоор инновацид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжин ажиллах юм а. За энэ нь салбарын хөгжилд бодиттой хувь нэмэр оруулж байгааг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас онцоллоо. Skytel Group нь харилцаа холбоо дижитал үйлчилгээ инновацид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээний хөгжлөөр дамжуулан эдийн засгийн хөгжилд бодиттой хувь нэмрээ оруулсаар ирсэн. За мөн олон мянган хэрэглэгчтэй чанартай найдвартай шийдлүүдийг тасралтгүй хүргэсээр ирсэн юм а. 25 онд болохоор Skytel Group маань бол нэлээд олон том технологийн ажлуудыг хийсэн. Жишээлх юм бол орондоо 5 жил сүлжээгээ бид нар Улаанбаатар хотод нийлээ. Эх 26 онд бол бас нэлээд том өргөдлийн ажлууд хийхээр төлөвлөж байна. За дээр нь бол бас нөгөө Android TV-г бас нэвтрүүлсэн. Маш богино хугацаанд маш хурдан нэвтрүүлсэн байгаа. За мөн манай сая нөгөө мэдээллийн технологийн Entrepreneur шагнал авсан. Нөгөө биелэнгийн дараа үеийн биелэн системийг нэвтрүүлэх тийм төслийн ажлыг бол 24-25 онд амжилттай хийгээд дууссан байгаа. Тэгээд 26 онд бол бид нар нөгөө мэдээж уршаага бол нэлээ явах хэрэгтэй. Бид нар чинь бол технологийн компани болох хэрэгтэй. Тэгэхээр тэр амбицаагаа өрөнд бол нэлээ олон том технологийн ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа. 2025 онд 5G үйлчилгээг зах зээлд амжилттай нэвтрүүлж Sky Media Android үйлчилгээний ухаалаг хөрөмжийн шинжилэл мөн өвлөн технологид суурилсан уян хатан төлбөрийн системийг амжилттай хэрэгжүүлсэн. Харилцаа холбооны бүх төрлийн үйлчилгээг нэгтгэсэн цогц системийг бүрдүүлэх чухал алхам болсон юм. За Skytel Group цаашид харилцаа холбоо дижитал технологийн салбарт инновац чанартай үйлчилгээ, тогтвортой хөгжлийг эрхэмлэн ажиллахаа хэллээ.